Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр, ерөнхийлөгчийн хамгийн газрын хүнсний төсөл хөтөлбөрийн алба, мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа. Төв аймгийн Баян-Хангай сүмийн сүүний кластер фермийн эзэн ориглих фермерийн аж ахуй эрхлээд 5 сар болж байна. Тэднийх сүүний чиглэлийн миллиард үйлдвэрийн 18 үнэтэй бөгөөд нэг үнэнээс өдөрт дунджаар 18-аас 25 литр сүү сааж сүүний үйлдвэрүүдэд нийлүүлж байна. Монгол Улсын нийгмийн эдийн засгийн хөгжил бодиттой хувь нэмэр оруулж буй Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн шилдэг аж ахуй нэгж байгууллага, олон нийтэд сурталчлан таниулж алдаршуулах, энтерпренер шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг 27 дахь жилдээ зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын их хурлын гишүүн цогтоотор, Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Төрөөд болон бусад зочид төлөөлөгчид оролцож шилдэг аж ахуй нэгжүүд цомоо гарт авлаа. Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөхийн зарилгаар үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсан өдрийг тохиолдуулан 20 орчим үндэсний үйлдвэрлэгчдэд төрийн дэд одон медаль хүртээлээ. Шагналыг Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр гарт улсан юм. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 7 хоногт болсон онцлог үйл явдлыг томилон өргөлээ.